Педро Паскал гом олсон уу? За, нэг залуутай гар гараасаа хөтлөлцсөн бичлэг нь интернетийг бүр дэлбэллээ. За, Last of Us киногаараа бол дэлхийд алдартай интернетийн дээр явчтай жүжигч маань дахин тренд боллоо. За, сошиал даргасан энэ бичлэг дээр Паскал нэгэн залуутай гар гараасаа хөдлөлцөөд алхаж байгаа нь харагдсан. За, тэгээд фэнүүдийн таамаг, Twitter-ийн анализ, TikTok-ийн задлангийн яриа яг гарч ирсэн. За, гэхдээ жинхэнэ фэнүүд нэг зүйлийг нь бол маш сайн мэднэ. Паскал бол маш их биеэр илэрхийлж харьцдаг хүн. Ярилцлага өгч байхдаа хамтрагч байгаа мөрөн дээр гараа тавина, улаан эвсэн дээр тээвэрнэ, фэнүүдтэйг уулзахдаа гараас нь барина. За, интернет хүртэл түүнийг Педро бол хүмүүсийг зайнаас биш биеэрээ мэдэрч харьцдаг юм шиг угаасаа гэж бичдэг юм байна. За, тэр эмэгтэй, эрэгтэй гэж юусэн ялахгүй, найз, хамтрагч, фэн гэд бүгднтэй нь яг дулаан харьцдаг. Зарим нь түүнийг хайр татам зантай гэж хэлдэг ч гэсэн харин зарим нь жоохон дургуутсаж ийм хитрхи их хүрэлцдэг юм аа гэдэг тийм байна. Одоогоор Паскал өөрийн бэлгийн чиг баримжааны талаар ямар нэгэн албан ёсны мэдээлэл бол хийгээгүй. Тэгэхээр нэгэн хөдлөлцсөн агшин бүхнийг шийдэхгүй байх нэ. Тийм ээ. За, тэгэхээр энэ нь романтик тохио юу? Эсвэл зүгээр л Паскалийн дулаахан хүнлэг зан уу? Сэтгэл дээр та бодлоо бичиж болно. Харин нэг үнэн зүйл нь Педро Паскал дахиад интернетийг дахиад онцлох чадлаа.